Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерейн нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. Үзэгч та бүгдийг үндэсний лотерейн бурхан ивэх болтугай. Азийн тэнгэр ивэх болтугай. За үзэгчдөө тун удахгүй одоо цэргийн баяр болох гэж байна. Цэргийн баяраас өмнө үзэгч та бүгд буюу бүсгүйчүүд маань эр нөхрөө эр цэргийн алба хаасан эр нөхрөө эрэгтэйчүүдийг аавыгаа баярлуулахыг хүсвэл өвөөгөө баярлуулахыг хүсвэл магадгүй та бүхэн тодорхой хэмжээний санхүүгийнхаа асуудлыг шийдэх боломж үндэсний лотерей дэлхийн лотерей Монгол үзэгч та бүхэнд боломж байна. Та бүгд азийн дугааруудаараа оролцоод за энэ хүү 4D-ийн тохиролтой 6D-ийн 642 гэсэн 3 тохирол та бүхэн оролцох боломжтой юм аа. 4D-ийн тохирол маань та бүхэнд боломжийг их олгож байгаа. Та бүгдийн оролцсон тэгээсийн оронд сонгосон 4 тоогоороо та энэхүү 3 машины аль нэг дээр та тулган харах ёстой. Аль нэг дээр нь таарлаа гэхэд та азтсан боллоо гэсэн үг. Мэдээж азтсан болохын өмнө та бүхэн үндэсний лотерейн салбаруудаас очоод азийн дугааруудаа бүртгүүлээд за ингээд үндэсний лотерейд оролцож тасалбараа худалдаж авах юм аа. Тасалбараа худалдаж аваад та бүхэн энэхүү 3 машин дээр таны азийн 4 дугаар маань аль нэгэн дээр нь таарахад энэхүү 3 машин маань өөр өөрсдөөс онцлогтой 500 дахин 1000 дахин 2000 дахин үржүүлэн авах боломжтой. Энэхүү 4D-ийн тохирол маань амжилттай үргэлжлэж явж байна. За ингээд та бүгдийн азийн дугаараа таарсан бахаа гэдэгт итгэлтэй байна. 3 дугаар зэрэг онжирын машины 4 дугаар азийн дугаар иргэдэн гарч ирлээ. За ингээд 3 дугаар зэрэг онжирын дээр 1 7 1 9 гэсэн тоо гарч ирсэн байна. 1 7 1 9 17 19. За магадгүй ийм машины арлын дугаартай хүн байсан бол та оролцсон бол азтсан болох болж бооцоогоо та 500 дахин үржүүлж байна. За 2 дугаар зэрэг онжирын машин дээр 8 9 9 8 6 9 9. За таних тэмдгүүдээ маш сайн хараараа үзэгчтэй. 8 6 9 9 8 6 9 9 86 99 гэсэн азийн дугаар гарч ирлээ. Ингээд та бооцоогоо 1000 дахин үржүүлэн авах боломжтой болж байна. За үргэлжлүүлээд 1-р зэрэг онжирын машин дээр 7 8 9 1 7 8 9 1 78 91 гэсэн азийн дугаар гарч ирлээ. За ингээд та бооцоогоо 2000 дахин үржүүлэн авах боломжтой болж байна. Бооцоо гэдэг маань та хэдэн төгрөгөөр оролцсон тэрхүү мөнгөнд дүн тань бооцоо бол өсөх боломжтой юм аа. За үргэлжлүүлээд 6D-ийн тохирол анхаарлаа хандуулцгаая. Тэгээс 9-ийн оронд 6 тоогоороо та бүхэн үргэлжлэж байгаа. За тэрхүү 6 тоогоо та бүхэн бүгэлжөө тасалбараа барин сууж байгаа хаа. За тэгвэл та өнөөдөр азтай байх юм бол азийн тэнгэр таныг ивэх юм бол үндэсний лотерейн бурхан таныг ивэх юм бол та азтан болох боломжтой юм аа. За ингээм хамгийн их азийн дугаар 3 гэсэн тоо гарч ирлээ. 3 гэсэн тоо гарч ирлээ. За тэгээд энэхүү үндэсний лотерейгоо дуусан та бүхэн үзээрэй. За магадгүй ихний хэдэн тоон таарах байнгут нь уурлаад энэ төр бухимж болохгүй сүүлийн тооноосоо та бас азтан болох боломжтой. За 3 2 дахь тоо маань 9 гэсэн тоо гарч ирлээ. 3 9 ингээд та 2 тоо тааснараа 1500 төгрөгийн азтан болж байна. 3 9 за 3 дахь тоо маань 7 гэсэн тоо гарч ирлээ. 3 9 7 ингээд та 15000 төгрөгийн азтан болж байна. 3 9 7 15000 төгрөгийн азтан болж байна. За 4 дахь азийн дугаар таны 15000 төгрөгийг 150,000 төгрөгөөр өөрчлөхөд бэлэн болсон байна. 9 гэсэн тоо гарч ирлээ 4 дахь азийн дугаар. 3 9 7 9 ингээд та 150,000 төгрөгийн азтан болж байна. За ингүүд одоо 5 дахь азийн дугаарыг бид хамтдаа харцгаая. За 4 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 150,000 төгрөгөө 5 тоо таарснараа яг энэ дарааллын дагуу 5 тоо таарснараа сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 3 9 7 9 4 сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За тэгвэл 6 дахь азийн дугаар 50 сая төгрөгийн азтныг тодруулахаар 8-ын тоо гарч ирлээ. 3 9 7 9 4 8. За ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. За магадгүй таны азийн дугаарууд эхнээсээ зүрсэн байвал сүүлээсээ тулган харах боломжтой. Сүүлийн бүгсэн тоо 8 4 байвал 1500 8 4 9 байвал 150,000 гээд 150,000 сая 500,000 төгрөг хүртэл хожих боломжтой. Хамгийн ихний тоо зүрсэн байж болно гэсэн бас боломжийг олгож өгч байгаа юм аа. За ингээд үргэлжлүүлээд 642 анхаарлаа хандуулцгаая. 1-ээс 42-ийн хооронд азийн дугаарууд бүгд байрсан байгааг та бүхэнд харуулж байна. 1-ээс 42-ийн хооронд. Эдгээр 1-ээс 42-ийн хооронд дэх цифрүүдээс та бүхэн 6 тоогоор 642-д оролцох боломжтой юм аа. 42-оос 6-ыг та бүхэн сонгосон 6 тоот нь энэхүү давтсан дээр гарч ирснээр та амьдралаа бас тодорхой хэмжээний бүрэн өөрчлөх боломжийг бас олгож байна. 120 сая төгрөгийн шагналын сантай 642-ийн тохирол эхэлж байна. За хамгийн ихний азийн дугаарууд бүгд хамтдаа харцгаая. 41 гэсэн тоо гарч ирлээ. 41 гэсэн тоо гарч ирлээ. За үзэгч та бүхэн үндэсний лотерейн нэвтрүүлэгтээ хамтдаа байгаад магадгүй аль нэгэн салбар дээр очиж үйлчлүүлээд бидэнтэй хамт байгаад яг хамт нэгэн
цаг мөчид хамт сууж байгаад үзэх юм бол та бүхэн 2 дахь 4 дахь хагас өдрийн за 17 цагаас үндэсний дотрын төв офс буюу Туул рестораны чанга хүртэл байрлалтай манай төв офс дээр ирж зочноор оролцох боломжтой юм аа. За энд ирж сууж өөрсдийнхөө азийн дугаарыг тулган харах боломжтой. Үзэгч та бүхэн шудраг явагддаг гэдгээ та бүхэндээс нээлттэй зарлаж байна. За 41 2 дахь азийн дугаар 25, 3 дахь азийн дугаар 35 гэсэн тоо гарч ирсэн байна. Гайхалтай азийн дугаараар гарч ирж байна. 41 25 35, 4 дахь азийн дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ. 642 онцлог давуу чанар юу вэ гэвэл 6 тоо маань байрлалаараа нь харгалзахгүй гагцгүй таны сонгосон 6 тоо энэхүү давцсан дээр гарч ирээд та 120 сая төгрөгийн наацлан болох юм аа. 4 тоо таарснараа та 20 сая төгрөгийн наацлан болж игтэн. 5 дахь тоо 42 гэсэн тоо гарч ирлээ. 42 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд 5 тоо таарснараа та 900 сая төгрөгийн наацлан болж байна. 41 25 35 8 42 гэсэн азийн дугаараар гарсан байна. 120 сая төгрөгийн 6 дахь азийн дугаарыг өдөр хамтаа харцгаая. 33 гэсэн тоо гарч ирлээ. 41 25 35 8 42 33 гэсэн азийн дугаараар гарч ирлээ. Ингээд та байр дараа дараалцах үнгүй 6 тоо бүгдсэн байгаа та 120 сая төгрөгийн наацлан болж байна. За 7 дахь азийн дугаараар бонус тоо байгаа. Бонус тоо маань хэдэн тоо гарч ирсэн хамтаа харцгаая. 41 25 35 8 42 33 бонус тоо маань 15 гэсэн тоо гарч ирлээ. За 15 25 35 гэсэн тоонууд ерөнхийдөө гарч ирсэн байна. 41 25 35 8 42 33. За бонус тоо маань 15. Магадгүй үндсэн 6 тооноос таны нэг тоо зөрөхөд та бонус тоогоо оролцоод азтан болох боломжтой бас боломжийг нээж өгч байгаа юм шүү. Ингээд үзэгч та бүгдийг азийн лингээр ивэсэн гэдэгт итгэлтэй байна. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей